Таны бодлоор амьдрал ямар өнгөтэй вэ? Магадгүй бүгд өөр түүх, өөр өнгийг хэлэх байх. Гэхдээ игэл хэрнээ эдгээр түүхүүд, эглэл нь бараанч, гэрэл гэгээтэйгээр өрнөдөг арай өөр түүхүүд юм. Амьдралын өнгө нэвтрүүлэг, үнэн, хайр, итгэл найдварын тухай үзэгч тантай хуваалцах болно. Залуу гэр бүлүүчдэр манай Монголд ерөн гэр бүлэд юм жижигхэн энгийн юмнаас л амар гоё аж аргал мэдрээл явуул амьдрал амар гоё аж аргалтай юм шиг санагддээ штэ. Тэгээ заавал нэг салхинд гарахад амар их юм бол хэрэггүй нэг хөнхөө юмнууд бэлдээл. Тэгээд боломжоор хамгийн гол нь гэр бүл хамттай байх тэр цаг мөч эргээд ерөн хүүхдүүд маань ч гэсэн гоё дурсамж олж үлдэн эргээд тийм цаг мөч бол тийм цаг мөч ер нь хэрэгтэй байдаг болохоор манайхан хит амар томор төлөхгүйгээр энгийн жижигхэн байдлаасаа л яг одоо байгаа боломжоосоо тийм цаг мөчүүдийг гаргаад хүүхдүүдтэйгээ хамт байгаад ийм сайхан байгальд стрессээ тайлаад тайвшраад тэгээд явахыг л би ер нь залуучуудтай айгүйх уриалмаар санагдтiin. Тэгээ манайхан чи өөрсдөө их тэгээ монголчуудыг ноён зантай гэж ярьдэн штэ. Тэгээ ноён зантай хүмүүс чинь одоо амар тансаг юм бэлдээлтэй тансаг нэг л их юу бэлдэж гарах гээд ч юм уу магадгүй тэгээд тэгээ харин тийм болохоор тийхгүйгээр яг байгаа өнөөдрийнхөө 5 цаасандаа тааруулаад нэг хям талх аваад ойрхон салхинд гараад хүүхдүүдтэй нэг 2-3 цаг өнгөрөөгөө л гараад ирэхэд энэ цаг мөч маш гоё байдаг. За сайн байцгаана уу? Би компьютерийн шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Тэгээ Novsoft компани судалгааны албаны даргын ажлыг гүйцэтгэдэг. Тэгээд эх орондоо дэндүү их хайртай, бас эглэхэн энгийн нэгэн амьдралтай хөөрхөн 3 хүүхдийн ээж нэгэн бүсгүй байна. За тэгээ миний амьдрал өөрөө тэр чигтээ үнэхээр миний итгэсэн бурхан бас эзэнтэй үнэхээр салшгүй холбоотой байдаг. За тэгээд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Тэгээ би өөрийнхөө амьдралаар бас үнэхээр эзнийг алдаршуулахаар амьдралын өнгө нэвтрүүлэгт орж байгаадаа бас маш их баяртай байна. Миний зүрх сэтгэд их орныхоо төлөө булиглаж олон сайхан боломжуудыг би харийн нутгаас орхиод их орныхоо төлөө хийж бүтээхийн төлөө энэ газар зорж ирсэн байгаа. Тэгээд миний энэ ирсэн шийдэл маань юу вэ гэхээр бид нар өөрсдийн оюун бодол ухамсартай өнөөдөр өөрчлөлт хийх цаг иржээ. Энэ өөрчлөлтийг бид нар авчирснараа бидний хөгжлийн төвшин өнөөдөр урагшилж миний Монгол улсын дайтай ус болох юм аа. Тэгээд намайг Агвандор жоохтой Бачмаг гэдгээ. Цагаан даваа гэх тийм гэр хороолт одоо өссөн байгаа. Тэгээд үнэхээр миний амьдрал бол игэл энгийнхэн дэндүү даруухан ээж аав минь хоёр идэхгүй хаасан ханахгүй урд тормоогоороо хой тормоогоо нөхөн гэдэг шиг ямар ч гэсэн тийм нэг амьдрал донд миний бага нас өнгөрч 10 жилдээ би 48 дор сургуулиас сурч исэн. За тэгээд тухайн үед бол мэдээж амьдралын хэцүү хөтөө үнэхээр дутагдаж гацагдах зүйл гэж юу байдгийг тодорхой хэмжээнд ээж аав маань мэдээж өсгөөгүй нүцгэн явуулаагүй ч гэсэн үнэхээр амьдралын төлөө тэнцэж байгаа аав ээжээгээ үнэхээр цалингаас цалингийн оронд амьдарч байгаа тэднийг харахтаа үнэхээр миний үнцэн бас эцэг эхийгээ хайрлах энэ амьдрал юу чухал юм бэ гэдгийг аюул бас ухаарч харж өссөн болов уу гэж боддог. Найзуудтайгаа гадаа тоглож ирсэн юм да. Ерөнхийдөө нэлээд уугийн тийм хөдөлгөөнтэй, нэлээд тийм
хүүхдээс айлын баг гээд ирэх. Тэгэл бүжиг янз бүрийн одоо биеийн тамир иймэрхүү юмд их дуртай. Тэгэл гадна найзтай тоглож исэн чинь яг нэг их хурж ирсэн. Сайн байна уу хүүхдүүдээ? Та нар бүжиг дуунд дуртай юу гэл тэгэхээр тэр үг надад айгүй юм бүр ингээл би бүр ингээл юу хэлэх гэж байгаа юм бол гэл аяа сонирхсан чинь маргааш гэ яг нэг манай 48 дор сургуулийн доор Тесенка гэд юу байдаг. Тэгээд энд ингээ маргааш өглөө 9 цаг гээд ингээ хүүхдүүдэд гоё дуу бүжиг зааж өгөн та нар сонирхож ивэл хурж ирээрээ заа юу гэж хэлээл. Тэгэл тухайн үед найзуудаа маргааш ирэх үү за ирэн шүү гэж хэлээл. Тэгээд бүтэнсэ өдөр нээждээж намайг эрт босгоорой намайг сэрэгээрээ би нэг юмд яваа шүү гэж хэлээд унтсан чинь манай ээж мартцсан. Нэгс ирсэн чинь ямар ч 9 ч өнгөрцөн жил 9 ч болж би чинь санд мэндтэй ээждээ уурлаад намайг сэрээгээ жаах чинь гэлстэй хамаг хувцас өмсөл Google Тесенка руу ирж ирсэн. Тэгээд Тесенкад ороод ирсэн чи яг тэр үед нэг Есүс надад хайртай да Библи надад хэлсэндээ гэж яг тэр дуу ингээл бүгдээр дуулаад. Тэгээд би тухайд орж очингуудаа амар гайхаад энэ Библи гэж одоо юу гэдэм болоо хүн юм болоо. Тэгээд тэр үед энэ Библи гэдэг үг надад айгүй сонир сонсогдоод гадаад хүн л гэдэм байна л да Библи надад хэлсэндээ гэж. Тэгэд яг хамгийн анх сүм рүү орж исэн яг Тесенкад болж исэн яг тэр цуглаанд хамгийн анх сүмд тэгж орж эхлэл маань тавигдаал тэгэл айгүй тууштай ер нь бүх бүтэнсэ өдөр бүх зууны хөтөлбөрүүд янз бүрийн алгасалгүй явж исэн. Тэгээд дундуур нь яг манай аав цэргийн хүн байсан. Тэгээд хилийн цэргийн хүн болохоор Хөдөө аймагуд руу ингээд томилогдоод Оронт аймгийн 098 дугаар анги гэдэг тэр анги руу томилогдоод тэг бидэд яалтчгүй гэр бүлээрээ бүгдээрээ хот байгаа бүх юм орхиод ингээд явсан. Тэг яг тэр үед миний амьдралын бас нэлээд харж гэдэг юм уу яг тийм мөчүүдээс юм шиг байна. Яг юу болсон бэ гэхээр бид нар тэнд нүүж очоод тэг манай ах миний том ахыг тэр үед хотод үлдсэн байсан. Удаагүй байж итлээ. Манай төрсөн ах маань өөрөө тэнд Улаанбаатарт үлдээд байж явах хугацаанд машины аваарт ороод тэгээ бүр амиа алдсан. Тийм мэдээ яг нэг дорнотод яг хилийн цэртэж хахад тэгэж юу яасан. Мэдээ сонсоод тэгээ яг тэр үед үнэхээр айгу амар л хэдэм билээ л дээ яг тийм зүйлийг сонсоод. Тэгээ мэдээж би жоохон бисний 13 мөрөвтэй лсэн баг. Тэр хугацаанд эргээд бид нэр ямар ч хот руу ирсэн байгаа. Тэгэл тэр үед манай гэр бүлийн байдал яг юу болсон бэ гэхээр мэдээж тэ хүүхдээ 15 6 нас хүртэл нь өсгсөн ээж аав ингээд тэр хүүхдээ алдна гэдэг бол эцэг эхийн байр суурьнаас харахад л маш аимшигтай тийм хэцүү. Тэгээ мэдээж тэр бурханд итгэдэггүй ингээд амьдралын утга учирыг хаанаас ирж хайх уу гэдгээ мэдгүй тийм хүмүүсийн бодлохоор яг ингээд хүүхдээ алдсан ээж аавын минь бодлохоор маш хэцүү. Тэгээд яг яадаг гэсэн гэхээр тэр гуйны гутралаа тайлдаг арга нь болохоор одоо арх уугаал. Тэгээд тэр уусан арх нь тэр архаа уучаар манай ээж маш зүрх муутай хүн байсан л та. Тэгээд бид нэр жоохон бахад ингээд дандаа тэгж ярьдагсан. Ээж нь удахгүй хөхнээ. Ээжийнх нь ингээд хамаатан саданд дандаа эрт ингээд нас орчдөг. Тэгээд ээж нь 30 гараал 38 сүрээл ээж нь ингээ өөх болохоор гэл ингээл бид нэг айгүйх тэгэж ойлуулдаг. Тэгэл ойлаад ээжийг өстө хүн гэж утгаар амар айдаг. Тухай ч нэг бид нар нэг гэр хороолт дэсээ яг цагаан давна. Галыач ангаалгачих юм бол юу байдаг? Ээж нөхдөг мөхдөг гэл тэр юм чинь энэ тэнд галыач онгорхох юм бол амар хурдангуйччаал ээжигээ л хүчхийл гэж айгүй айдаг тийм айцтай байдаг. Тэгээ манай ээж болохоор айгүй зүрх мутайсан. Жаахан уурлаал ч юм ингээл яах юм бол ухаалтал унцдаг. Тэгэл ээж тэгэл ахыг маань алдснаас хойш тэгэл өөрөө бас ингээл арх ууж нөгөө гуйны гутралаа тайлах гал тэгэл ухаалтаад унцдаг.
Тэнгүү чин сандрал ээжээ гэлс дуусмас гэл яг тийм нэг амьдрал нэлээд хэсэг хугацаанд яг манай гэр бүлд болсон. Тэгэл би бүр хичээлээ тараал гэрлэг алхаж байхдаа за яста нэрээ өнөөдөр ээж аав хоёр архил угааг байгаасай. Бүр ингээл уусан болов бол бар салганаал ингээл хашаагаар орж ирэл гэрийн удаа тэгэл хэрвээ зүгээр байвал айгүй баярлдаг. Ямар нэгэн байдлаар ингээл ууцсан байх юм бол бүр дотроос бүр ингээд байж чаддаг. Тэгэл нэг өдөр яа ч юм бүр ингээд яг ээж аав хоёр бас ахаал ууцсан ээж ахын зургийг тэрчээл хэвээр миний хөөг алуулаад тэгж байгаа л ахаал ухаалдаал. Яг тэр үед үнэхээр бүр ингээд өвхмээр санагдаад ийм юм би харж байгаа би ерөөсө хүчи баг ингээл өөрийгөө алаа ячмаар бүр ингээл юм дотроос бүр байж чадсан тийм байснаа гинт гараал гацар зүг шүгдэс би өөрөө жоохон сүмдээ явж исэн үе штэ тийм. Тэгэл яг ингээд шороо атгаал бүр сүгдөл бурхан минь да байд юм бол энэ амьдралыг үнэхээр цогсоож өгөөч гэж би яг бүр ингээд яг чин сэтгэлээсээ тэр өдөр залбирсан. Тэгэл залбираад бурхан минь үнэхээр би ингэж амьдрмааргүй байна. Миний ээж аавыг та ийм амьдралаас болиулж өгөөч. Тэднийг үнэхээр та дахиад босгоод өгөөч гэж би бүр бараг тэнд хашаан дотор орилол бүр ингээл үнэхээр хамаг байдгаараа байд юм бол та байгаа юм бол энэ амьдралыг ийм байдлаас зүгээр гаргаад өгөөч би танаас гуйя гэл яг тэгэл залбирчсэн. Тэгэл тэр залбирлаас хойш нэр удалгүй гинт ээж маань эгчдэр тэр ирэл ээж нь ерөөсөө шийдлээ. Ерөөсөө өсний анаас хүн өгөхгүйгээс хойш одоо ингээд өөр дээрээ байгаа алгын чиндгээ хоёр охиноо, бэлэн чиндгээ хоёр охиноо бодож амьдралаа ерөөсөө одоо ингэж амьдрахаа болий. Би шинэ шийдсэн, шинэ бүсээ чангалаад, шинэ толгой дээгүүр хараад талхаад амьдрнаа. Яг нэг тийм амлалт өгөөл яг тэр үгэндээ манайж хүрсэн. Тэгэл мэдээж тэр хооронд манай эгч манаас шинэ амьдрал сүмдээс миний хойно явж эхэлсэн. Би тэр айгүй ойрхон явсан. Тэгээд яг тэр нэг залбирлаас хойш яг ээж тэр ухаарл ирэл яг манай амьдрал эргээл ингийн яг тийм амьдрал орох тэр мөчөөс эхлээл би энэ бурхан яг байд юм байна. Бурхан үнэхээр амьд байд юм байна гэл. Тэгэл миний өөр амьдрал маань өөр гэр бүл маань баян тансаг байгаагүй. Ээж надад өвлийн гутал авч өгөх мөнгөгүй. Тэгээ зуны батинктай. Тэр зуны батинкд нь ээж юм эсгийн уулалт ингээд хайчлаад фишн дээр ингээд фишингийн ханы фишингийн дээр тавиад бүлээн болгоход өглөө хийгээд өгнө. Тэрийг өнгөсөд. Гэтэ би ямар ч хөлнөөс ерөөсө тэр өвөл дааснаас санддаг. Тухайн үед өвөл их л хөтөн болдог, их л цустай болдог. Тэгээд зуны тэр доороо эсгийн уулалтай зуны батинк өмсөд өвлийн одоо тэр хүүтэнд сургууль руугаа яваад хичээлээ хийгээд явдаг байхдаа нэг удаа нөгөө нэг гутлаа ингээд паасныхаа тэр ширээнийхээ хажуугаар ил гаргасан хичээлээ хийгээл би хамгийн урт суудаг гэсэн л да өмнө хичээл номдоос ямар ч гэсэн миний амьдрал ийм байгаа юм чинь би сурах ёстой юм байна. Би амьдралаа босхын тулд би маш их хичээл зүртгэл гарах ёстой юм байна. Би аюулсаа хумсралсан байсан шүү. Тэгээд нэг ингээ хүлээ гахсан суучсан чи яг хажуудлын партийн манай ангийн хөлт миний хөл рүү ингээ айхтар харах шиг болоод ингээл бас нэг гид би нэг өвлийн үтэнд зуны батинктай байгаа санаад хөлөө аим хурдан тэр ширээний ар урлуу ингээл нуугаал тэгэл нэг өмдөө бүр ингээ айлалах доошлуулаад хин нэг хүн намайг зуны гуталтай ин гэдгийг харчих үстэй гэдгээс айгүйх иччих юм уу тэр үед их санаа зовоод ч юм те ингээд яг энэ амьдралаар хэдийн амьдрсан ч гэсэн үнэхээр энэ амьдрал маань өнөөдрийн Сэмгээ гэдэг энэ хүнийг бий болгоход үнэхээр олон зүйлийг ухаарахад энэ зүйлээс надад олон амжилтын түлхүүрийг бас эхлүүлсэн болов уу гэж боддог. Тэгэхээр би үнэхээр танд урам өгөхийг хүсэж байна. Магадгүй та өнөөдөр жижигхэн зүйлээр дутагдж гацигдж болно. Өнөөдөр бусдын шиг сайхан машинтай, бус шиг сайхан олон өрөө байшинтай биш ч гэсэн та 4-5 хамтаа гэртээ байсан ч гэсэн өнөөдөр тэр амьдрал чинь таны хамгийн үнцэнтэй мөч байна. Тэр амьдралаасаа бид маш олон зүйлийг сурдیں۔ Тэгээд аж аргал гэдэг бол яг үнэхээр танд байгаа тэр зүйлээсээс аж аргалыг мэдрэх нь өөрөө үнэхээр хамгийн одоо сайн сайхан жинхэнэ одоо амьдралын үнцэн байдаг болохоос эд хөрөнгөнд аж аргал үнэхээр оршдгүй юм шүү гэдгийг бас үнэхээр танд хэлхийг хүсэж байна. Тэгээд би бас өөрөө энэ амьдралыг туулаад буцагдаж гацагдахын
учрыг ойлгоод өссөн болохоор хүүхдүүдтэй бас аягүй сайн ойлгуулахыг хичээдэг. Манай нийгмээ эргээд харахад энэ хүнлэг мөн чанар ерөөсөө алдагдаад одоо дээр дооргүй бүгд мөнгийг шүтэх, өнгийг шүтэхтэй эрх мэдэл яг энэ зүйлийн төлөө амиа ингээд зориулсан энэ зүйлийн төлөө бүгдийг уландаа гიშгээд байна уу да гэсэн одоо сэтгэл төрж маш их эмзэглэж явдیں۔ Тэгэхээр өнөөдөр мөнгөнд одоо сохорсон энэ хүн эргээд тэр хараагаа олж мөнгнөөс илүү хүн чанараа эргэж олох боломж хэр байдсан бол мөнгө хэрэгтэй шүү дээ. Тийм мөнгө бол хэрэгтэй. Мөнгө бол юу ч хийж чадахгүй. За ингээд би ерөнхийдөө хөвчлэн бараг гэрийнхаа хүнсний юмыг бол энэ барс хоёр цахаас авчдیں۔ Манай гэртээ ч ойрхон байдаг. Тэгээ ер нь залуу гэр бүлүүдээс хандаж хэлэхэд те том супермаркет их дэлгүүр чимээ үнэтэй дэлгүүрүүдээс илүү дотор нь байгаа бүхэл юмнууд яг л адилхан байдаг. Тэгэхээр яг би бол ингээл захаас гэр бүлийнхаа хүнсний сарын хэрэгцээг бол нэг 7 хоногоос ороод аваа явцдаг байгаа. Яг нөхөр маань уг нь байн хамт явдаг. Тэгээ өнөөдөр ажил гарсан. Яг өөрөө боломжоор одоо хүнсний хамаг цуглуулт юм да. За тэгээд энэ хаваар ерөөдөө манай таньдаг хүмүүстэй ер нь энэ дотроос тогтмол авчдаг нэг хүнтэй тэгчээрээс амар эдээ. Одоо нэг ойрдос махны үн нэлээх ямдарсан сурагтай л очоод нэг маха судалчт юм уу гэж бодоол. За энэ өндөг хиттэй байна. За жишээ нь одоо зах дээр л өндөг бол 250-тай, дэлгүүрүүдэд бол 360 бас дээш үнэтэй байдаг. За тэгээд нэшээ явж байгаад өөхч юу арц байгаа болов? Сайн минь өгч. Арц байгаа болов? Арц гарч ийн үү? Махны цагаар байгаа нэ тий. Одоо хүүтэн болж байгаа хүүхдүүддээс арц чанж өгөөд цэцэрэг нь халуун цэцэрэг нөгөөд байлаас ханиа томгод цэцэг нь гайгүй болоо гэж. За сайн байна уу та? Сайн байна уу? За мах хиттэй энэ да. За одооны мах 4500. За хоньны мах. Энэний мах 500. Тийм наад ч тавьчихсан. За би махад юу сайн нэг авсан хоньны мах дуусгаад тэгээд ирж авна. Та тий тэгээ. Харин тий би бас мэднэ. За баярлалаа. Зөндөө юм зараарай. Яг өндөг хиттэй байна хөө. Сайн байна уу та? 200? Энэ юу бичиг юмнууд нь байна уу хөө? Нэг сет өндөг авах гал. Бичиг байхгүй нэ. За тэгвэл тэгээ ерөөхдөө бас захаас юм авахтаа миний бодлоор айгүйх нэг хугацаагаа сайн хараад тэгээд бичиг болон янз бүрийн шинжилгээний бичгүүд айгүй сайн шаардаад ингээд аваа явчихад болох юм шиг санагдтыг. Яг би ч бас ийм тортойгоо явчтыг. Янз бүрийн скеллер оот юмнаас өөрийнхөө торонд юмнуудаа цуглуулад явчихна. Яг өөрчин. За өөрчин за энэ авах юмнуудаа бичсэн байгаа. Өндөг очиж авах юм байна. За өндөг авахтаас шинжилгээний бичигтэй өндөг авнаа. За сайн байна уу? Өндөг 250 тань уу те? Хаанх өндөг вэ? Арс. Монгол өндөг авахгүй юу? Уг нь би л дандаа эднийхээс өндөг авчдаг. Монгол өндөг байхгүй би бас тэгээс
үндэсний үйлдвэрлэлийг бас дэмжих их сонирхолтой гэдэг. Бас Монгол өндөгөө хайж амарчсан авъя гэж бодож байна. За. өндөг ийшээ. Тэгэхээр Монгол үйлдвэрлэл гэсэн юмнуудад ерөн сайн авдیں۔ Гэтэ хаяа бас манай тийм Монгол үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд маань хаяа нэг сайжирч явж байгаад нэг яг хүмүүсийн эд хэрэглээд ирэх үеэр нэг чанар нь унчих гаддаг. Энэ талаа ерөн бодоод илүү сайжраад ах юм бол хэрэглэгчд бол илүү худалдаж авах нь илүү сайжирна гэж бас боддог. Тэгэл ерөн л Монголынхаа яг үндэсний үйлдвэрлэлээр ерөн аягүй сайн дэмждэг. Тэр бидэд болохоор манай нөхөртэй хоёр мөнгөө бол ер нь зөв зохистой зарцуулахыг хүсдэг. Яг хөө мэдээж боломжтой байх юм бол гадуур нэг сардаа нэг удаа гадуур хоолч юм уу хүүхдүүдтэй хамт тэгээ хоолчно. Тэгэд ер нь мөнгийг хүн орлогоор биш одоо химнэлээр хүн мөнгөө одоо зөв зохицуулж хуримтлуулах боломжтой байдаг. Тэрээс их орлоготой хүн мөнгө их одоо цуглуулах биш зөв хэмнэлтэд зарцуулж чадах юм бол мөнгийг бол бид нар өөрсдөө амьдралд бол хуримтлуулах бүрэн боломж байдаг. Монголын залуучууд маань болохоор ер нь одоо урд хормоогоо хойд хормоогоор нөхөж гэдэг юм уу яг ийм маягаар ингээд амьдраад байгаа юм шиг харагдаад байдаг. Тэгэхээр илүү яг хэвийн энгийн зүйлээс одоо тэндээсээ тийм аж аргалыг мэдрэх байгаа амьдралынхаа өнцөг болгоноос сайн сайхныг олж харж амьдрах юм бол амьдрал өөрөө маш гайхалтай аж аргалтай байдаг л да. Тэгэхээр өнөөдөр магадгүй би автобусан суугаад явж байгаа маань би өнөөдөр бусад хүмүүс машинтай явж байхад би яага автобусан сууд юм бэ ч гэдэг юм уу. Иймэрхүү сэтгэл готрол биш харин яг тэр болгоноос заав сайн сайхан талыг олж хараад ингээд явхад бол одоо бүх зүйл сайн тал байдаг. Тэгээд бидний болохоор нөхөртөр маань өөртөө Солонгост уулзаж учирсан болохоор мөнгөний үн цэнийг үнэхээр ойлгосон. Тэгээ мөнгийг олохын тулд маш их хүч хөдөлмөр гаргаж иж мөнгө олж байгаа болохоор тэгэхээр тэр мөнгөнийхөө үн цэнийг ойлгосон хүмүүс зөв зүйл зарцуулж сурдсан билээ. Тэгээд яг энэ хугацаанд бид хоёрын хувьд зүгээр цалингаас цалингийн хооронд байсан ч гэсэн сарынхаа хэрэгцээг яг тэдэн төгрөгөнд тааруулна гэд үлдсэн мөнгийг дансан тэгэл зүгээр мартчих хэрэгтэй. Тэгээд тэр мөнгөнд дахиж гар хөрөхгүй явж байгаад яг хэрэгцээтэй үедээ ч юм уу бид нар тэрийг ашигладаг. Тэгээд ямар ч гэсэн ингээ байр саваа томруулах хамгийн үндсэн суурь бол битэрийн энэ өөрсдийн боломжийн ирээр үүсгэсэн хуримтлаараа дамжуулж одоо ингээд шинэ байраа тэгээ илүү томруулаад амьдралаад ингээ сайжруулах боломж гэсэн ингээ бүрдэж чадсан байгаа. Тэгээ залуучуудад ч гэсэн хэлэхэд боломж үргэлж байдаг. Тэр болгоноос бид нар хараад ингээ хэрэглээгээ маш зөв ингээд цэгцлээд ирэхээ алдаад үнэхээр олон зүйлийг хийх боломжууд үнэхээр бидний урд байдаг гэдгийг бас хэлмээр байна. За тэгээ миний хувьд болохоор яг амьдралын маань зарим нэг хэсэг бол автобусандаас өнгөрдөг байгаа. Тэгээд яг машин ч юм уу мэдээж бариад явах боломж бол байхгүй биш бас байна. Гэхдээ автобусанд явах юм бол нэгт энэ хугацаанд бас автобусандаас олон зүйлийг бодно. За шинэ санаануудаас орж ирнэ, ажлынхаа талаар зэгцлэн тийм ээ. Тэгээд бас нөгөөтэйгөр бас машин бариад явж байгаа үед бүх анхаарал нөгөө жолоогоо барьж байгаатай холбогдоод дээр нь тэгээд бас мэдээж хүн болго стресстэй те замын төгжрлээс ахгуулаад бид нар хүн болго мэднэ. Тэгэхээр ер нь автобус бол миний хувьд бол маш зөв сонголт санагддаг. Одоо нэгт хэмнэлтэй, хоёрт би стрессгүй явчихна. Гуравт тэгээд олон янзын зүйлүүдийг эргцүүлээд бодоод бас Монголын бодит амьдрал яг энэ автобусны эргэн тойрон болж байхыг бас харахтаа хүн гэдэг өөрөө хэн бэ гэдэг талаар хүртэл эргцүүлгэлтэй өнөөдөр том жипэнд суугаад явснараа тэр хүний үнц нь өнөөдөр хэр өссөн бол эсвэл автобусаар явснараа ч юм уу би миний хүн гэдэг байдал тийм амар өөрчлөлт бол орохгүй яг л хүн хэвээрээ байдаг гэдэг утгаараа би юу гэдэг автобус бол миний хувьд л энгийн нэг хэрэглээд яг Солонгост магадгүй олон жил байх хугацаанд тэндээс нэ сурсан зүйл бол
хүн өөрийнхөө бодит хэрэгцээ хэрэглэн дотроо ингээд амьдарч болдог. Тэрнээс биш манай монголчуудын маань одоо нэг дутагдalч гэдэг юм уу тийм ээ. Сайхан унаа сайхан амьдрах нь зөв л дээ. Гэхдээ өөрийнхөө амьдралын бодит хэрэгцээнд зогцоод тохироод ингээд явах юм бол бид нар үнэхээр олон зүйлийг хэмнэж тийм ээ зохицуул бүрэн боломж байд юм шиг санагддаг. Тэгээд энэ хугацаанд бас одоо өөрийнхөө санхүүг ч гэсэн эргээд ингээд дүгнээд үсгээр таксинд бод маш их мөнгө зарцуулагддаг. Зүгээр үргүй ингээд үргэдээд явцсан байх тохиолдол маш их байсан. Тэгээд унаад хэрэгч гэсэн явах юм бол бас л бензиний мөнгө одоо таксинаас арай хямдхан туссан ч гэсэн бензиний мөнгө тэгэл төгжрлээс ахгуулаад одоо бас нэг дээр үгнээгээр явцдаг болохоор нэг машинаар 40 минут явсан газар автобусаар би нэг 20-оос 30 минутын дотор очоод ч юм уу иймэрхүү тохиолдлууд маш их байгаад тэгээ ерөнхийдөө хэдий компани гүйцэтгэх захирал ч юм уу юм удирдах ажил хийгээд явж явах үедээ ч гэсэн надад бол автобусаар явхад миний хувьд бол энгийн нэг амьдралын маань хэсэг байдаг. Тэгээ би бас хүмүүсийг ч гэсэн иймэрхүү зүйлийг сонголтыг бас зөв хийгээд яваасай. Магадгүй автобусанд сууснараа хин нэгэн хүн доошоо орох ч юм уу тийм ээ ийм зүйл үнэхээр байхгүй. Яг мэдээс нэг сул тал нь яг хулгай зөвлөгөө карман хулгай ч юм иймэрхүү асуудлаас өөрөө маш сайн хянамга өөрийнхөө эд зүйлээ маш хариуцлагатай аваад явчихад бол ингээд болохоор юм шиг бас санагдтыг. Амьдралын өнгө нэвтрүүлэг, үнэн, хайр, итгэл найдварын тухай үзэгч тантай хуваалцах болно. Тэгээд бас нэг гэрчлэл болохоор манай ээж манай би ч үрд ингээгээ цуглаанд явдаг гэсэн хаан пастор байд. Тэгсэн чинь гадаад юунаас Солонгосоос нэг 2 пастор ирцэн. Тэгээд юм бэлэг авьяастай өвчний төлөө залбирал эдгээдэг тийм бэлэг авьяастай хүмүүс ирсэн. Та гэр бүлийнхнээ авчраараа өвчтэй хүмүүс яхан бол. Тэгээд тэр үед би ээжийг ямар ч гэсэн ингээд багаагаар манай ээж нөө ном зам уншуулах гал янз бүрийн барайл ингээл явж явах үед нь ээжээ охин нь ингээд Есүс итгэдэг болсон. Тэгэхээр та юунд санаа зовоод та юунд ном уншуулах гэдэг юм бэ? Тэгэл ээж асуултлаад одоо юу гэдэг өөр хүүхдүүдийнхаа юм сайн сайхан тухай одоо юм гэнгүүд. За ээж би наатан шин төлөө залбирнаа. Танаад одоо гандан төгсөж байгаа мөнгөө та нэг өдрийн хоолндоо ч юм уу нэг хэл гурилаач болтгоо ингээ аваарэ. Би тэгээ танд амлая. Одоо таны санаа зовж байгаа саяны хэлсэн бүх юмны чинь төлөө би залбираад шийдэд өгнө гэж хэлдэг гэсэн байхгүй. Тэгэл манай ээж тэр тухайн үедээ тэгэл миний үгэнд ороод ямар ч гандан мандын явахгүй тэгэл сүулдээ бүр би одоо чимгээгээс олж ганданчгүй тэр Есүсчгүй одоо нэг бүр нэг юм сонирн байдалд ороод байгаа гэл ингээл эхлээл ингээл тэгэл ямар ч ээжэд би баян ингээл Есүсийн тухай гэрчл ингээл юугаа яриад тэгээд яг тэр сүмд ээж ийм өвчтөе хүнийг эдгээдэг юм бэлэг авьяастай хүмүүс ирсэн байна та явахгүй мó. Тэгэл ээж ятгасаар авчичаад та зүгээр л итгэхээрээ энэ миний охины итгэдэг Есүс нь л намайг эдгээчих юм байна гэдэгт л зүгээр итгэхээрээ гэж хэлээл. Тэгэл айгүй оочртой байсаахгүй. Тэгэл тэр оочр донд ээжийг зогсоогоол тэгэл манай ээж залбируулал тэгэл оройн гэртээ хараал. Тэгээ унтчихсан тухайд одоо манайхан хайцсан bis ээж тэр хойлохнол гэртээсэн. Тэгээд ээжтэй би өөрт нь ороод унтчихсан. Би ч айгүй том болтол ээжийнхээ өөрт орсон. Аюу нь айгүй ирэх өссөн. Тэгээл ээжсэн чи ээж чимгээ гэж шүн дунд дуудсан. Яасан бэ гэж тэгсэн чи ээж настай бүр хамаг би ус уулган болчлоо. Тэгээд зүүдлээ. Зүүдэн дундаа зүүдлсэн чинь залбируулсан хүмүүсийн 50% дээрээ 50% эдгэрээгүй нэг зүүдлээ. Ээж нь эдгэрсэн хүмүүсийн дунд бүр өсрээд баярлаад явж ийн гэж зүүдлээс ирсэн чинь ингээд бүр хамаг би хөлдөрсөн байна. Тэгээд ээж нөгөө зүрхний төлөө залбируулсан байсан. Тэгээд тэрнээс хойш үнэхээр яг эдгэрэл минь ээжийн дээр бүрэн утгаараа нөгөө ундаг, байнга сэхэнд явдаг юм асуудал бүр огт байхгүй болоод тэгэл манай ээж ч гэсэн үнэхээр тэрэнд яг гайхамшиг өөрхөн бие дээр ингээл яг тэгэд ээж ч гэсэн яг Есүс Христийг байдаг гэдэгт итгэж тэгээс сүмдэн тэр яваал
Тиймэрхүү тэр нэг үйл явдлаас яг манай гэр бүлд аюу том юм бас итгэлийн яг нь бурхан үнэхээр байдаг гэдгийг бас нэг баталж харуулсан бас тийм алхмууд болсон. За их сургуульд орох болох үед бас тухайд манай гэр бүлийн санхүүгийн боломж маш муу байсан. Эгч маань Амгаах ухааны их сургуульд ихэмж болно гэд орсон. За ах маань одоо тэр тамилын төв газрын сургуульд орсон. Тэгээ би сургуульд орох гээд ээж аваасаа одоо их сургуулийн төлбөрийг ээж аав төлөх боломжгүй ээж нь одоо тэр цалингаас цалингийн оронд тэр төлбөрийн мөнгө бол боломж байхгүй гэж хэлэх үед их уйлал тэгээд яг бурхнаас залбирж исэн. Бурхан би сурмаар байна. Би дээд боловсрол эзэмшмээр байна. Би үнэхээр энэ амьдралаа эзэн таны өмнө би өргөж та намайг ямар нэгэн байдлаар их сургуульд оруулж өгөөч гэж залбирж исэн. Тэгээд тухайд Улаанбаатар их сургуульд одоо бусад манай Монголын сургуулиудад ямар тэтгэлэг гэдэг ойлголт ерөөсөй байхгүй. Харин Улаанбаатар их сургуулийг Солонгос одоо христчэн хүмүүсээс анх тухайд анх тэр сургуулийг үүсгэн байгуулж ирсэн хүмүүс тэгээд яг Солонгос тэмэр хэрвээ одоо эсдийн шалгалтаа маш амжилттай өгөх юм бол ингээд тэтгэлэг олгодог сургалтын төлбөрөөс нь тэдэн бүр 100% хүртэл хөнгөлөх тийм боломжтой сургууль байдаг талаар хамаатныхаа инх саруул гэдэг одоо манай аавын ахын хүүхэд эгч маань тэнд багшилдаг гэсэн мэдээлэл өгөөд тэгээд компьютер програм хангамжийн тэнхимд анх одоо сургууль конкурс өгж ирсэн тийм конкурс өгөхийнхаа өмнөх өдөр нь эгчтэйгээ нийлж хоёулаа манай их аяг хүчэнгүү л дээ одоо Батцэг гэдэг аяг хүчэнгүү тэгэл намааг юу яагаад чи стен нэрэ конкурсын өмнө бэлдэх хэрэгтэй хүн хичээх юм бол хүнээс ингэдэм гэл намаа өглөөл би болохоор чинь ерөөхдөө жоох нэг хичээл хийхгүй явж байгаа л ер нь юу ачдаг дөв мөнгө авчдаг. Тэгээ намаа надаас бүр хичээлээ хий гэж үгүйсээр хагаад конкурсанд бэлд гэж бод бид тэр хоёулаа нэг ширээний ард манай их болохоор ангаахын хичээлээгээд би конкурсны материалыг баахан номнууд өрөө тавьсан. Тэгээ тэр номон дундаас нэг ном сугалт тухайн үед тэр олон номон дундаас нэг ном сугалж аваад тэгэл хараад хариуг нь хараад ингээ буруу бүгэлдсэн байна. Нэрээ энэ зүг байна гэл хариутай тэр ингээ тестийн ном. Ингээл эргүүлж үзэл ингээл дуусгаал тэгэл унтсан. За тэгэл ингээл цаас дэлгэцэн. За наатахаа аюугаараа дээр шин сөхөөрөө ингээ за байж хугацаа олоогүй. За сөхөөрөө гэж амар том цаас ингээл дэлгэсэн чинь урд шөнийн бэлдсэн ном тэр чигтээ дистрал нүртэ бүр ингээ тэр чигтээ ороод ирсэн. Түг зүрх ингээл амар сандарсан билээ. За тайвшир. За тайвшир. Энд өчигдөр хийсэн юм байна. Тайвшир гэж өөрийгөө тайвшруулаад яг урд шөнийн хийсэн зөв бурууга хариутаа тулгцсан юм чинь тэгэл ерөөсөө татчигт нь ингээл хийгээл тэгээ дараа нь юуны шалгалт байлаа. Тэр нь гэхдээ арай бага оноотой миний одоо уншсан 70%, нөөх нь 30% тийм шалгалтын өгөөл. Тэгээ би эхний бараг нэгт жилүү хоёрт ингээд чигсаад би тэтгэлэг аваад сургалтын төлбөрийн тэгтээ нэг жоохон мөнгө төлөх хэрэгтэй болоод 80% билүү 90% ч үлээ тэгэл нэг жоохон мөнгө хүртэл манай гэр бүлийн үед аягүй том ачаагаад байгаа байхгүй. Тэгэл ээждээ ирээл хэлж байгаа байхгүй. Ээжээ ингээд конкурсынхаа хариуг сонссны дараа хэлэл гэсэн чи ээж охиныхаа ээж нь урмыг хугалахгүй хүүхэд ингэж яхад урмыг хугалж болохгүй. За ээж наад мөнгө чи яаж иж аваад олно гэл хөдөөдөг ах トゥ ус руугаа яриад та. Тэгэл тухайн үед тэр ах トゥ ус нь мал зал янз бүр юм ингээл ягаал. Тэгэл би хамгийн анхны дээр курстэй их сургуульд ороод анхны одоо боловсрол эзэмших миний үе таалга. Тэрнээс ш миний гэр бүл өндөр боловсролтой эсвэл мөнгө төгрөгтэй байсандаа би их сургуульд ороогүй. Яг эргээд харахад үнэхээр яг бурхан тэр зам үе таалгуудыг үнэхээр надад нээж өгч. Тэгээ ямарсан 4 жил яг үнэхээр яг тийм амьдрал дундаас оюутан болоод хичээл сургуулаа төгсөөд тэгэл Солонгос хэлмэл сураал. Тэгэл их сургуулийг дүүргэж бас л эзний ивэлэр тэгээд дуусныхаа сургуулаа төгссөнийхөө дараа хүрээдээд сургууль бас туслах багш ээж агаад тэгээ бас хүрээдээд сургуулийн цагтлан ч гэсэн тухайн үед Ким Йонгвон гэдэг тийм бас аюун мундаг одоо бот миний бараг л 2 аав шиг тийм настай тэр хүн. Тэгээ тэр хүнтэй хамтарч сургуульд нь туслаад явж байгаа тэр хүн намайг магистрт сурах бүх боломжгүй таалгыг нээгээд тэгээ би Солонгос руу бас магистрт тэтгэлэг аваад ингээд тэгээ тэнд бас магистр хамгаалаад тэгээ тэнд нөхөртөөгөө уулзаад нөхөртөө сайн мэдээ тараагаад тэгээ Монголд ирээд за намайг Батнамын мөнхтөр гэдэг би айлын том хүүхэд доороо 5 дүүтэй манай их нэр бол ерөнхийдөө их шудраг зарчимч их
ажилсаг ухаалаг хүсгүүлдэг. Тэгээд миний намайг ерөнхийдөө татсан зан чанар нь бол их шудраг тэгээд бас үнэнч байдлыг эрхэмлдэг зан чанар нэг таалагдсан. Солонгост манай нэг найз бас нэг гэрээгээр ирсэн. Тэгээд бид хоёр очиж хоол хийлгэж идэх гэж очиод анх хараад танилцж ирсэн. Анх харахад их сэргэлэн, их цоглог, тийм ахвалжтай сэргэлэн өсгөл анх харагдчихсэн. Би анх хараад за энэ минийх л гэж шууд дотроо бодож ирсэн л та. Тэгэл талаараас нь жоохон гүсэж намайг мөнх төрийн наман гэдэг. Би 12 дугаар сургууль сурдаг. Тэгээд миний хобби бол төвлөрөөр тоглож тэгээд ном уншина. Хайртай. Тэгээд аав хоёр маань хэтэрхий завууч гэсэн бид нартай цаг гаргадаг. Тэгээд бид нартай тоглоод гой цаг гаргаад орой унтахад үлгэр уншиж өгдөг. Тэгээд Аав ээжийн чамд зодж гин үү? амар задахгүй байгаа. Гэтээ задахгүй байгаа. Гэтээ л задахгүй шүү дээ. Алтан авч хэслээдээ аяны шоу буслаада 9 сарын 1 бол хоёросоо бидний баярда номхон мороо унлаада номтой зүнхээ өрлөөдөө ээжтэй өслөө дагаа дэр дөмсрахаар явлаада сайхан цагаан байшиндээ гайхан болон хөхтүүтэй сургуульдаараа багшаар хөхтөд сурах жолох сайханда мөнгөн хонхчиг нэдэ мянган хөхтүүд дуулаада 9 сарын 1 бол хоёросоо бидний баярда Байн намайг багтаад хэлээ байгаа бүгд махтан доолын аглалтаа тэмсээ бая амоо бодан талаад хөвчэн нангаа бай өдөө талмын цэцгсээд хүнсний ноголон хөөхөл бид амтнаа баян Тэгээд ирсэн даруйда би ч бас тэр үед аюу том компаниг хайж ирж байгаа байхгүй юу. Уг нь бол бүр Солонгост нэлээд том дордог IT-ийн компанид арай гэж ажилд орчоод тэгээд нөхрөө бас намайг дуутахаар нь очиод язаа ерөөсөө одоо нутаг бүцийгээд ирсэн. Ирсэн байна бас бүр ажил олддоггүй айгүй нийттэй. Тэгээд энэ тэн CV тэгсэн чинь шинэ жил таараад араас нь өгсраад цагаан сар таараад ерөөсөө манайхан ч айгүй итгэхгүй байх хугацаанд би баахан CV авлаа. Тэгээд би ерөөсөө Монголд хэрэггүй хүн байсан байна. Би ирэх ёсгүй байсан байна гэж тухайн үедээ бөөн ингээл асуудал үүсгээл нэлээ юм болоод нөхөртөө. Тэгэл ясан ч харин цагаан сар дөнгөж өнгөрөөл явсан CV-нүүд зэрэг хариунууд ирээл уулзаач. Тэгээд тэгж явжгаад нэг NoSoft гэдэг компанид IT-ийн компанид ямар судалгааны албаны хэсгийг хариуцах тийм нэг ажилд ороод яг нэг жилийн өмнө яажсэн байна. Улс төрийн манлайлагч төсөлийг тэр ажил дээр байж байгаа нэг эссе бичих, надад шийдлээ гэдэг эссе бичих тийм юугаар интернетээр хараад твиттерээр нэг хүн санал болгоод тэгэл тэрэнд бичээл тэгэл яг 10 сараас эхлээл бас тэрэнд оролцоо зүгээр нэг эссе бичснээс ахгуулаад 2014 оны 9-р сарын 9 улс төрийн манлайлагч төслийн 1-р шат буюу оролцогчдыг бүртгэж эссе хүлээн авч дууслаа. Төслийн хүрээнд 1700 гаруй эссе бичлэг хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулах шин шийдэлтэйгээр бидэнд хаяглагдан ирсэн юм. 2014 оны 9-р сарын 16 төслийн 1-р шатны шалгаруултыг зохион байгууллаа. Ур ухаан, оюун бодол, санаа сэтгэлээ чилээсэн, шийдэл гарцыг эрэлхийлсэн эссе бүхэнтэй танилцах мэрэгжлийн экспертүүдийн баг UBS телевизийн студид хуран чуулсан юм. Тэд дараагийн шатанд нийт 453 эссе бичлэгийн эзэдийг шалгаруулан үлдээлээ. 2014 оны 9-р сарын 19, 20, 21-ний өдрүүд төслийн 2-р шатны шалгаруулалт орон даяар зохион байгуулагдлаа. Хөгжлийн төлөө эсэлдсэн бодлоо бичгээр илэрхийлсэн залуус илтгэлээр уралдаж ур чадвараа батлан өрсөлдлөө. 2014 оны 9-р сарын 22 улс төрийн манлайлагч төслийн шилдэг 90 оролцогчдыг тодрууллаа.
2014 оны 10 дугаар сарын 1 төслийн шилдэг оролцогчид нийслэл хотноо цуглаллаа. 2014 оны 10 дугаар сарын 10 хичээ зүтгэсэн, санаж боловсруулсан, шин санаа цааснаа бууж, ажил хэргийн гараа тавигдан, энэ бүхэл хугацаанд эх орны 408 зохисыг зорьсон 16,000 гаруй километр замыг туулан ажилласан хүч хөдөлмөрийн үр дүнгээр тэд өнөөдөр ийхүү цуглаллаа. Тэд малчны хотноос, аймгийн төвөөс, сум хорооноос, улсын нийслэлээс өөрийн хөгжлийн санал, шийдлээ үргэлжлсөөр шилдэгийн тоонд багтаж чадлаа. Улс төрд шинэ манлайлагч төслийн шилдэг оролцогч Агван дуржийн Бат Чимэг. Агван дуржийн Бат Чимэг компьютерийн инженерийн доктор зэрэгтэй, Солонгос англи хэлтэй, бүгд найрамдах Солонгос улсын High Security компанид төслийн менежер болон багийн ахлагчаар ажиллаж байсан. Novasoft компанид судалгааны хэлцээний даргаар ажилладаг. Нэлээд бүр шилдэг 15 хүртэл ингээд явсан. Тэгээ бас л эргээл харуул үнэхээр миний хувьд л эргээл харахад бурхан л угаасаа надад бүх үе таалгуудыг баг нийгэл өгчээсэн. Монголд 10 хүүхэд тусмын нэг нь өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн судалгаа тоо байдаг. Энэ тоо өнөөдөр танд ямар ч хамаагүй мэт санагдаж байна уу? Хожим эдгээр хүүхдүүд таны ирээдүйн хойч болсон үр хүүхдүүдтэй хамт нийгэмд хамтдаа амьдарч алхах болно гэдгийг та санаарай. Эдгээр хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэх шалтгаан бол ядуу, зүдүү, тарчиг амьдрал байдаг. Хүүхдийн эрхийн конвенц болон хүний эрхийн түгээмэл тунхагт хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн эсрэг олон залтууд байдаг ч өнөөдөр тэдний эрх зөрчигдсөөр байна. Өнөөдөр энэ бүхэнд бид нэр хэн нэгнийг буруутгахаасаа илүү хамтдаа эдгээр ирээдүйн болсон хүүхдүүд хойч үеийнхээ төлөө нэгдэж хийх цаг болсон байна. Би мөрөөдөж байна. Монголын минь ирээдүй ургах наран адид гэрэл гэгээтэй байж бид ирээдүйн хойчтой итгэх тэр цаг мөч ирнэ гэдэгт би итгэж байна. Хавар олонгууд манай Монголд угаасаа төмөр газар их авдаг тийм үү? Яг зүүн бүсийн аймагуудад төмөр гарсан мэдээ явсан. Тэгээ тэр дунд үнэхээр сэтгэл шимшрүүлсэн нэг мэдээ нь Сүхбаатар аймгийн Төмөн цогц сумын газар нутаг төмөрт автаад 80-аас 90% нь өнөөдөр газар нутгаа шатаасан гэсэн мэдээг уншихдаа миний ээж ав Сүхбаатар аймгийн хүмүүс. Тэгээ би энэ зүйлийг харахтаа би эдгээр хүмүүст би туслах хэрэгтэй байна. Аав ээжийнхээ нутгийн хүмүүсийг би зорж очих хэрэгтэй байна гэсэн аавыгаа бас баярлуулъя гэсэн сэтэл эхлээд төрсөн байгаа. За энэ хүнлэг мандалал нэртэй аяныг бас найзуудтайгаа улс төр шинэ мандалал төслийн маань 4 оролцогч надтай нийлээд бид нэр Төмөн цогц сум руу хөдөлсөн. За тэгээ очиод бид нэр үнэхээр яг төмөрт боддоор өртөөд ямар зовлон бэрхшээл амсаад байгаа иргэдтэй уулзсан, удирдлагуудад уулзсан. Бидний сонсдог мэдээ бодит байдлын хооронд асар том мэдрэмж ялгаа байдгийг би тэндээс олж харсан. Залуучууд дундаас натаа нийлээд за би нэрүүдийг хэлэх юм бол Мөнгөн Заяа, Цэвэнжо, Амар санаа тэгээд одоо Бачмаг гэд миний бид 4 нийлээд яг 5 сард хавар эд төмөр гараад за Сүхбаатар аймгийн Төмөн цогц сумын 80 гаруй хувь нь газар нутгийнхаа бүр 80 гаруй хувийг нь алдаад за тэгээд 15 6 айл гэр оронгүй малын хашаа ерөөсөө өөрт байсан маш олон юмнуудаа алдаад мал сүргээ алдлаа гэдэг мэдээг сонсоод тэгээд энэ 4 найзтайгаа бид нийлээд хідүүдэн тэгэхээр адилхан монгол хүмүүс адилхан одоо тийм ээ хэдий бид нар хотод амьдарч байгаа ч гэсэн ийм хүмүүс туслагч дэмжих одоо ямар ажил байж болох вэ? Бид нар нэг өнөө маргааш шин за мэдээж туслаад явж байгаа хүмүүс байгаа л та тэд нар тэгээд одоо будаа, идэх хоол, гурил тийм ээ хэрэгцээтэй юмнуудыг нөгөөд явжсэн хүмүүс бас байсан. Тэгээд илүү бас давтахгүйгээр бас холыг харсан юм тусламж хэдүүдээ юу яж болох вэ? Тэгээд тухайн одоо сумын засаг дарга болоо тэнд ажилладаг нийгмийн ажилчтай холбогдоод асуухны за энд их мод муутай газраа тэгээд малын хашаага алдсан гэдэг маань эргээд бид нар малаа хаших малчин одоо айлуудад маш чухал хэрэгцээ бол малын хашаа байдаг. Энэ малын хашааг үнэхээр барьж өгөх боломж авилах баяртай байна гэд. Тэгээ бид нар за ерөөсөө малын хашаан дээр бүгдээрээ туслын 15 айлын малын хашааг барихын тулд өнөөдөр мод хэр хэмжээтэй орох вэ гэд тооцоонуудаа гаргаа бид нар шүнжин өглөө гараад шүн ойр 12 өнгөрөөгөл гэртээ ордог тэгэл яг бид нар тэр тооцоо гаргаж үзээд за тэгээ ойролцоогоор
За ийм хэмжээний мод орох юм байна гэдэг. Тэгээ модоо бүгдээрээ яаж авах вэ гэдэг. Тухайн модыг үнийн тооцох юм бол өчнөө сая төгрөгийн одоо мод хэрэгтэй байсан. Тэгэхээр хандив босгоо тудалдаж авахд маш хэцүү байсан учраас тухайн үедээ бидэд бас 76 гишүүд, сайд одоо тэр үеийн л ерөөсө бүх хүмүүсийн утсан зугаарыг бид нар ямар нэгэн байдлаар олж аваад за тэр утсуудаа нэг нэгээр бид нар бас ярьж исэн. Тэгээд өшөө одоо компанид нэрийн дуртад яг Монголд л том тооцогдох нэлээд том корпорац бизнесийн байгууллагууд руу ч гэсэн хандсан. Тэгээ энэ үед бол ер нь 199% нь бараг биднэрт бол боломжгүй. Зарим нь утсаа аваагүй очиод уулзахад бидний хувьд бол одоохондоо боломжгүй гэсэн хариунууд. Яг зарим нэг нь бол бид нар өөрийнхөө байгууллагын нэрээр туслах болно ч гэдэг ийм хариунуудыг сонсч байсан. За тэгээ хандиваа яаж устгаж яаж энэ ядарсан энэ малчтад хэдүүдэд тусламжаа хөрөх вэ гэж бодоод тэгээ бидний сүлд гаргасан нэг шийдвэр болохоор за хангаа зах болоод цайз модны цахуудаар ерөөсөө очиж үзье. Модны цахууд дээр очиод мод зарж байгаа хүмүүсээс тавдахгүй нэг ширхэг нэг ширхтгүй банд хашаа барихад хэрэгтэй дүнц одоо тий бүхэл энэ зүйлийг гуйгаад явчих гээд тэгээд бид нар удирдлагуудтай нуулзахад удирдлагууд маш гоё хүлээж авсан. Онцгойлон хангаа зохиолоо цайзахын тэр үед яг удирдлагууд нь за би одоо манай түрээслэгч нар одоо лангуу одоо энэ мод зардаг хүмүүстэй энэ бүх мэдээг дамжуулаад за заримд нь баг би үүрэг болгоод өгье. Бид нар нийгмийн хариуцлага гэдэг үднээсээ биднээс энэ зовлонд бид нэр туслах ёстой хүмүүсийн нэгээгээд маш гоё хүлээж аваад ингээд бид нар яг тэр зах дундуур анхны хашаан дээр очиод математик боксын дээр очиод энийг ингээд дэмжиж ажиллаад өгөх нь сайн байна. Бидний хувьд бол сэтгэл гаргаад бас ингээд таа бүхийг зориод ирсэн. Ачсан манайха. Тэгэхээр магаш бид нар яах вэ? Манайх ч долоо эдэл мал байсан. 500 гаруй мал. Тэгээ хонь маань шатаад байхгүй. 600 гаруй хонь яманаас хорогдоод хэдийгээр хор үлдсэн ч гэсэн бас олон төмний хүчинд бас өсөж дэвжих байлгүй гэж бодоо. Тэрхүү эргээд ингээд өгöd. Эртэр бид нарыг ирэхэд гайгүйсэн чи эргээд өгчиж. Одоо энэ бол тэгээд салхи харин одоо тэгээд за тэгээд та бүхэн дэмжиж туслаараа нэг хадасдгүй нэг бандсгүй өөрийнхөө боломжийн ирээр бүгдээрээ хандивлаараа гэл зогсож байгаад ерөөсөө эхлээл нэг портер би туслая гэж гараад ирсэн. Миний портер дээр ямар ч зэн дотор тэгээд нэлээд том ингээд бид нар гудамжаар яг ингээд явж байгаа юм шиг тэр модны цахуудын ингээд юугаар явж ирсэн. Тэгсэн чинь л өстө хүмүүс ерөөсөө л бидний тэр диффузерээр ярьсан дуу хоолой яг тэр үед нь сонсоод бүгд ерөөсөө л зарим нь те за би 1 м кубик өглөө гэл зарим их за би 3 м куб бан зүгээ гэл зарим нь за их чинь одоо орлого маш муутай байгаа би нэг 5 ширхэгч болтгоо бан зүгээ гэл плюс гэл ерөөсө төмөр утас бүх боломжоор тал газараас хүмүүс ингээл барайл ингээл ирж яхад үнэхээр сэтгэл хөдлөхгүй байхааргүй тэрийг хараа бүр одоо боцонд миний үнэхээр нүдэнд нулимс цэлгэнд тэгээд үнэхээр ямар сайхан Монголын арт түмэн нэгнийгээ зовх үед туслахад бэлэн зүр сэтгэлтэй байгааг харахтаа тэр 76 гишүүд ч юм уу олон том корпорацийн тэр эзэд ч юм уу эсвэл тэ үнэхээр мөнгөтэй байх боломжтой ийм хүмүүс биш яг над шиг үнэхээр магадгүй надаас ч гэсэн амьдралаар доогуур байгаа энгийн иргэдийн мэн тэр зүр сэтгэл үнэхээр нэгнийхээ төлөө гэсэн энэ зүр сэтгэлийг харахтаа үнэхээр Монголын арт түмнэр Монгол хүмүүсээрээ бахархах сэтгэл төрөөд үнэхээр зарим дээр нулимс туслуулаад бид нар тэр ингээ мод тэр банзуудыг хүлээж аваад тэгээ сүүлдээ мэдээ тэр портер маань дүүрээд ирсэн чинь ахаа 4-5 портертэй тэр дотор өөрсдөө ажилтдаг хүмүүс за ахийнхаа юм дээр ачаад байгаарай гэл өөрөө тэр портероо гаргасан ах маань хүртэл за би 2 м куб банз өглөө шүү ахын дүү бичээд аваарай гэл тэгэл тэр дундаас нэг имээ байсан. Имээ нь одоо банд зардггүй. Тэгтээ энэ хитэн хөвөнтэй бэйли өгьё. Өвөлт тэднэрт хэрэг болно гэж ахаад нэг ихч хитэн юм түлээний шуудатай мод ирсэн. Тэр газар чи одоо төмөрт өцсөн бол аргалж хүртэл одоо шатад дуусаал илгүй. Ихчт нь одоо банд болно хашаа барих юм байхгүй ч гэсэн энэ нэг хитэн шуудатай модоор тэр хүмүүс аяг хоолоо хийгээд идээсэ гэж бодоод тэг чинь байгаа юм өгж болох уу гэл ингээд зүрх сэтгэлээрээ үнэхээр маш олон хүмүүсийн хандив босож за цайз зах дээр бас яг л адилхан юм үйл явцуд болоод ийхүү бид нэр энэ донд Ганбаатар гэдээ бас биднэрт туслахаар 20 тонны машина би үнгүү та бүхэн туслуулж өгөө гэд нэг залуу бас өөрөө холбогдож бид нартэй ирээ. Тэгээд тэр
20 тонны тэр том машин дүүртэл үнэхээр баанз болоо яг хашаа барих бүх одоо хэрэгцээтэй материал, төмөр утас, хадаас юу байдаг бүх зүйл тэр цахуудыг энгийн нэгэн үнэхээр 5-10 цаас олох гэж хүүтэнд хөрж гадаа зогсож тэр мод зарж байгаа тэр олон иргэдээс үнэхээр энэ хандин маань бүтэж чадсан. Тэгээд мэдхээр үнэхээр олон арт түмэн олон хүмүүс бидрийг харахтаа туслаад зарим нь бүр ахын мөнгө өгч чадахгүй ч гэсэн тэр хадааснаас нь хадалцаад үгүй ахыгаа аваад яваач би тэр хашаанаас нь барилцаад өгөө гэд ийм хүмүүс ч гэсэн энэ үед үнэхээр бид нартай холбогдож байсан. За тэгээд олон Монголын үнэхээр олон хүмүүсийн тусламж дэмжлэгээр бас энэ аяныг өрнөдөө бид нар газар дээр нь очиод яг хүрэх ёстой хүмүүст бид нар удирдлагаар нь биш өөрсдөө хүмүүсийн судалгааг авч агаад яг хүрэх ёстой хүмүүсээ харж агаад одоо тэгээ гэр бүлийнх нь ам бүлийнх нь тоо амьдралынх нь амжиргаа за яг хідэн малаа алдсан гэдэг юм уу тийм ээ яг энэ бүх мэдээллийг олж аваад тэгээд тэр хүмүүсийг нь дуудаад тэр хүмүүстэй бид нар одоо хуваарлаад тэгээд малын хашааг барьж өгöd үнэхээр тэр хүмүүс бидний хийсэн зүйл талархахтаа бүр зарим нулимс тусаагаад үнэхээр тийм ажлын цаанаас тэр хүмүүсийн баярлсан сэтгэл тэр нүдний нулимс бидэнд талархсан тэр харцыг харах өөрөө хэдэн мянган доллар осноос илүү тэр одоо кайф гэдэг үү тэр мэдрэмжийг үнэхээр харахтаа сайн үйлийг хийхийн цаана хүн үнэхээр донтох юм байна гэдгийг би бол олж харж ирсэн. Тэгээд бид нэр үнэхээр баярлаад тэгээд онцгойл нь тэнд дондог гэдэг нэг өвөөгийнх байсан. Тэр өвөө маань 600 гаруй хонь ямаанаасаа 6-7 ишиг хургтай үлдсэн байсан. Тэгээд бүх өвлийн дүнсэн одоо тэр бүх юугаа хашаануудаа алдаад тэгээд дондог өвөөг бид нар ямарсан хамгийн ихний маань бид тийм одоо малын хашаа барьж өгсөн айл маань гэсэн. Тэгээд өвөө тэр хашааг барьж өгөөд дуусгаад яг тэр мөчөд дондог өвөө маань биднэрт яг тэгж хэлж ирсэн. За өвөө нь өнөөдөр энэ 6-7 хонь ишгээ та хэдийгээ эргээд ирэхэд 6-700 хонь ямаа болгоод байж гинэ гэж хоолоо ингээд зангираад бидэнд хандаад үнэхээр баярлалаа. Энэ тал нутагч нь хээр газар чинь мод гэдэг чинь алт шиг л үнэтэй зүйлээ тийм ийм сайхан зүйлийг ингээд зориулаад биднэрт авчирч өгөөд барьж өгөөд явж байгаа хүүнэртэй хүүхдүүдтэй өвөө нь үнэхээр их баярлалаа гэд. Тэгэл кермаага удлаад зогсож исэн. Нэг юм хоёр хуучирсан юм бүр ингээд илэгдсэн юм 50000-ыг ингээд дэлгээд буруу харж байгаад яг дэлгээд зогсож исэн. Тэгснээ бид нар л эргэж хараа. За өвөө нь одоо хүүхдүүдтэй одоо баярсан сэтгэлээл ингэж илэрхийлээ та байгаа л инэ гэл бид нар л яг тэр мөнгөө ингээл барайл ирсэн. Тэгээ өвөө минь дандаа өвөө минь та над мөнгөө бидэнд өгсөн гэд бодчих. Таны энэ сайхан сэтгэлийг үнэхээр таны баярлаа гэж хэлсэн. Энэ үгэнд чинь бид нар хамгийн ихээр одоо баярлж байна гэд тэр өвөөгөө үнэхээр чанга тврээд бидэд яг тэр өдөр тэр газар хамгийн анхны хашаага бариад дараагийнхаа айл руу биднээс ингээ явсан байгаа. Ингээд 15 айлынхаа хашааг одоо барьж хүлээлгэж өгөөд тэгээ бид нэр тэр газараас буцаж явахдаа үнэхээр яг тухайн үед магадгүй нэг хүн ч юм уу биднийг
тэр үед одоо юу гэдгийг баярлаа одоо бидэрт эргэж хандсан хүн тийм олон байгааг бид нар өөрсдөө барьж өгөөд буцаасан ч гэсэн тэр мөчөд бид дөрөв эргээд тэгээд тэр Ганбаатар гэдэг тэр нөө 20 тонны жолооч машины залуу бид тав ингээд эргээд тэр нэг жижигхэн буудалд орж ирээд үнэхээр баярлаа. Ямар их баяр хөөр, ямар их сэтгэл хангалуун байдал энэ сайхан ажлын ард байд юм бэ. Бид нар 5 цаас өнөөдөр тэрнийхээ хүсэнд аваагүй ч гэсэн үнэхээр тэр нэг жаргалтай мөчийг бол үнэхээр маш олон одоо болтол үнэхээр мартахааргүй маш гоё тийм цаг мөч байсан байгаа. Тэгээд эндээс үнэхээр юуг олж харсан бэ гэхээр үнэхээр миний Монголын ард түмний зүрх сэтгэл нь ямар сайхан яасан ууж уу ганцхан тэр зүйлийг нь хөдөлгөөд өгөх, манлайлаад өгөх, удирдах чиглүүлээд өгөх тийм хүмүүс л байх юм бол энэ арт түмэн маань үнэхээр сэтгэл нь сайхан, үнэхээр гайхамшигтай тийм хүмүүс юм аа гэдгийг эцэст нь яг энэ зүйлээс бид нэр олж дүгнээд тэгээд тэр зүйлээ бид нар хүргэж өгснийхаа дараа буцаж ирээд бид нэр тусал тэмцсэн бүх хүмүүстэй бас талархлын бичиг бас ингээд хэвлэж өгч ирсэн. Энэ үе ч гэсэн хэвлэлийн тэр 4 замд одоо тэр максималын хойно байдаг Java Elegance гэдэг бас хэвлэлийн компани биднэрт бүх зүйлийг мөн үнгүүгээр хэвлэж өгч тусалсан байгаа. Тэгэхээр үнэхээр энэ мэтчлэн олон газрууд бид нарыг маш ихээр дэмжиж өөрсдөө холбогдоод бид нар энд хэсгийг хийгээд үгүй, бид нар энэ салбар дээр нь туслаад үгээд олон хүмүүс гарч ирж ирсэн юм аа. Тэгээд ямартаач яг энэ нэвтрүүлгийг үзэж суугаа хүмүүстэй хандаж хэлэхэд онцгойлон залуучуудаа хандаж хэлэхэд үнэхээр бас эзэн Чингис хааны маань хэлсэн тийм ээ. Биедсад, гэрээдсад, төрөөдс гэсэн маш үнэхээр агуу том ухааны үгийг бидэнд хэлсэн байдаг. Тэгээ би залуу үе маань эхлээд та биедсаж өөрөө бие хүн болж төлөвшөөд хожим бас гэр бүл хэмээх нэгэн хаант улсыг төхнүүлээд түндээ эхнэр нь ч бай, нөхөр нь ч бай. Үнэхээр тэр газарт та үнэхээр сайн эхнэр, сайн нөхөр, сайн ээж, сайн аав байгаад үнэхээр сайн хүмүүжүүлэгч байгаад үнэхээр гэр бүл маань амар амгалан яг тэр орчин бүрдсэний дараа үнэхээр төр их орныхоо төлөө би юу хийх вэ гэдэг зүйлийг яг үнэхээр бодоод явах нь хамгийн зөв зүйл юм болов уу гэж бас үнэхээр хардаг. Тэгээд залуучууд маань ч гэсэн ирээдүгөө өнөөдөр амьдралаас аль болж бүтэхгүйг биш харин хамгийн сайн сайхан талыг харж боломжтой бүтэж байгаа тэр болгоныгоо ширтэж гарч амьдрахад үнэхээр амьдрал өөрөө үнэхээр өнгөлөг, үнэхээр чавгаалаг, баяр хөөртэй алхаж явах тийм нэгэн үндэс болдог. Тэгэхээр бүх асуудалд сул тал гэж байдаг. Гэхдээ тэрийг биш харин эсрэгээр бүх асуудалд сайн тал заавал байдаг учраас өөрийнхөө байгаа амьдралаас, хань ижлээсээ, гэр бүлээсээ, үр хүүхдээсээ үнэхээр ажил албанаасаа ч гэсэн хамгийн сайн сайхан зүйлийг нь олж гарч үнэхээр аливаа зүйлийг бас онцгойлон хань ижлийнхаа хувьд, үр хүүхдүүдийнхээ хувьд хин нэгэнтэй жишидгүйгээр байгаагаар нь хүлээж авах. Тэгээд тэндээсээ бие биендээ урам зориг бүтээн байгуулж босгосон яг ийм гэр бүлийг үнэхээр босгоод онцгойлон бас бие биендээ үнэнч байдал гэдэг бол гэр бүлийн хамгийн том багны бас нэг хэсэг байдаг. Энэ нийгмийн одоо тэр буруу үзэл сурталаас өөрийгөө хамгаалж тэгээ яг тэр зөв байдал, үнэнч байдал манаас гэр бүлийг тогтвортой байлгахад маш том тулгуур байдаг гэдгийг бас хэлэхэд үнэхээр хэрэгтэй ах гэж бодож байна. Тэгээд түрүүн би биедсад, гэрээдсад, дараа нь төрөөдсаараа гэсэн мэт би яг улс төртэй холбоотойгоор бас нэгэн миний өөрийн хувийн нэг бодол байдаг юм л да. Тэгэхээр ийм үг байдаг. Библгүйгээр улс орныг шударгаар авч явах боломжгүй юм а гэж хэлсэн. Тэгэхээр энэ гайхамшигтай үг үнэхээр надад үнэхээр үнэн санагддаг. Яагаад вэ гэхээр хүн өнөөдөр мөнгөний өмнө маш сул дорой болдог. Хэрвээ тэр хүнд итгэл үнэмшил байхгүй тэр мөчөд би үнэхээр их орныгоо төлөө ч юм би бусдын төлөө сайн сайхныг хийнэ гэх мөчөд маш том мөнгө санал болгоход тэр зорилгоосоо буцахад ер нь бол бараг дийлэн хүний хувьд бараг л буцах бүрэн боломжтой байдаг бол илүү Христэд итгэлт хүмүүсийн хувьд Библийн өмнө бид нэр амьдардаг, Библийн зарчмаар амьдардаг учраас аливаа асуудлын өмнө бид нар зоригтойгоор миний хувийн эрх ашиг биш харин улс орон болоод яг Бурхны энэ Библиэл дээрх энэ эрх ашиг энэ дээр зааж өгсөн зүйл маань юу вэ гэсэн тэр жанжин шугам дээр бат цогсох тийм итгэл үнэхээр үнэмшил бидэнд байдаг учраас одоо Солонгосын хувьд ч тэр Америкийн хувьд ч тэр Солонгос улсын хувьд ч тэр олон Христэд итгэлт жинхэнэ итгэлт жинхэнэ гэж хэлж байгаа олон бас Христэд итгэлтэй
одоо гэдэг хэрнээ бас өөрсдийнхөө дур зоргоор амьдрдаг ч юм уу те яг ийм хүмүүс бас энэ дунд байгаа гэж сануулхад илүүтэхгүй байх. Яг жинхэнэ Бурхны өмнө итгэлээрээ зогсож байгаа ийм хүмүүс улс орноо хөгжүүлсэн шударгаар эх орныхоо төлөө зориулах юмаа зориулж чадсан байдаг. Тэгэхээр яг үнэхээр миний бол харж байгаагаар бол олон Христ итгэлт жинхэнэ итгэлт ийм хүмүүс нийгмийн олон салбарт улс төрд гарч ирээд жинхэнэ шударгаар Бурхан намайг харж байгаа учраас би түүний өмнө шудраг зогсноо гэсэн ийм итгэдээр яг эх орныхоо эрх ашигын төлөө олон золиосыг өөрөөсөө олон зүтгэлийг гаргаж хөгжүүлэх юм болов уу гэж бас миний өөрийн хувийн үзэл бодол бас байд юм аа. За тэгээд үнэхээр энэ нэвтрүүлгийг бас миний амьдралыг сонирхож үзэж үнэхээр цагаа гаргаж энэ нэвтрүүлгийг үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд та бүхний амьдралд үнэхээр эзний хайр ивэл дүүрэн байх албагүй хэмээн өрөөж байна.